Зэгсэн залуусан юу цаана. Өнөөдөр бол 2 дахь өдөр анализing маань бас 2 дахь өдөр болж байна. 25-ны өдөр. Окей. За 2 сарын 25 ерөөхдөө 3 сар болох нь дээ. За тэгэд ерөөхдөө USD yen дээр бүгдээ харьцгаая. USD yen-ийн хувьд бол ерөөхдөө хөдөлгөөн daily дээр яг одоогийн байдлаар uptrend trend buying zone-тай ёроолтой, өндөр ёроолтой. За мэдээж одоо мажорын хувьд бол би өчтөр тайлбарлаад өгсөн учраас мэдж байгаа гэж бодож байна. Uptrend buying zone-тай мажортой байгаа. Minor-ын хувьд бол minor үндсэн хөдөлгөөн маань downtrend selling zone-тай Tracer хөдөлгөөн Fibonacci-гийн 50-тай импульс явж байгаа байдалтай байсан. За minor-ын хувьд бол шинэ Tracer хөдөлгөөн ирэх гэсэн сонирхол байсан боловч тэр нэг амжилттай болох үг нь одоогор бол нэг тодорхой биш болчихлоо. Daily-гийн ёроол руу break-ин хийсэн байдалтай. За daily-гийн ёроол гэдэг маань энэ орой болон энэ ёроолын хамтарсан дэмжлэг байсан зон одоо даралт болж өстой зон руу break-ин хийсэн байгаа. Энэ resist рүү өсөх боломжтой. Окей. Эсвэл буцаад эвдээ гарч болно. За буцаа эвдээ гарчвал ерөөхдөө нэг бол амар sideway явна гэсэн үг. Нэг бол үнцэн хөдөлгөөн доош хүчтэй уналт хийнэ л гэсэн үг. 4 цагийн хувьд downtrend selling zone-тай Fibonacci-ийн 38.2-тэй гэхэд бол үнцэн хөдөлгөөн маань доошоо бол хүчтэй явж чадсангүй. За тэгээд daily time frame-ийн өмнө ёроол руу break нэгээд 4 цагийн эсрэг орж иж байгаа нөхцөл байдал үүссэн. Одоо энэ дэс хөдөлгөөн маань өмнө орой руу очиж чадах юм бол үнцэн хөдөлгөөн маань reverse хийгээд дээшээ энэ level рүү ирэх боломжтой болно. Энэ тарагдж байгаа 151 213 болоо тийм ээ. За энд бол мэдээж daily time frame-ийн resist давхар зогсож байгаа. За хэрвээ энэ Tracer төлөв амжилттай болоод хас 27 хүрчих юм бол үнцэн хөдөлгөөн маань ерөөхдөө daily time frame-ийн impulse явах юм гэдэг тохиог өгнө. За ийм хоёр төрлийн нөхцөл байдал үүссэн байна. За 30 минутын дээр бол хөдөлгөөн 30 минутын uptrend buying zone-тай байгаа. За ерөөхдөө хөдөлгөөн бол uptrend buying zone-тай сүүлчийн ёроолоо энд гүйцэтгсэн байдалтай. Сүүлд бол мэдээж энэ оройг энд эвдсэн reverse хийсэн нөхцөл байдал бол харагдаж байгаа. За 30 минутын үндсэн reverse-ийн нөхцөл нь энэ дээр ингээд за окей энэ дээр бол ингээд uptrend buying zone руу шилжсэн юм байна гэдэг нөхцөл байдал харагдаж байна. За буцаад гэх юм бол энэ ёроолыг эвдээ downtrend selling zone руу шилжиж болно. Гэхдээ яг одоогийн байдлаар бол downtrend selling zone руу шилжиж гэсэн яг тийм таамаг бол байхгүй байна. За тэгэхээр одоо дээшээ uptrend buying zone-тай Tracer хөдөлгөөний энд ирсэн байдалтай үнцэн хөдөлгөөн маань дээшээ импульс явах боломжтой юм хөдөлгөөн байгаа. За тэгэхээр одоо бол үнцэн хөдөлгөөн маань ерөөхдөө би юу гэж харж байна гэхээр за энэ Tracer хөдөлгөөн амжилттай болоод энд ёроол үсгэж чадсан тохиолдолд дээш нь buy дя reverse хийх гэдэг төвшнөө buy дя гэсэн нэг таамаг. Хоёрдугаарт нь энэ ёроолыг буцаж эвдэж орж ирээд reverse хийгээд энэ төвшин дээр ингэж орж ирэх юм бол үндсэн хөдөлгөөн маань 4 цагийн үед бол буцаад доош унах юм байна гэдэг нэгдүгээр таамаг. Хоёрдугаарт нь Fibonacci-гийн 61.8-тай. Тийм учраас хас 27 хүрэх юм байна гэдэг хоёр дахь зүйл орж ирж байгаа. Тэгэхээр эндээс бол би энэ хавцаар бол sell гэсэн сонирхолтой. Daily-ийн хувьд бол яг daily бол доошоо нэг амар бас хүчтэй заагаагүй. Fibonacci-гийн 61.8 52-ын гол заасан учраас бараг volume тулцсан байх магадлалтай. Тэгэхээр энэ sell бол нэлээ яривхтай sell байж магадгүй маа гэж харж байгаа. За тэгэхээр buy-ийн хувьд бол би илүү харж байна гэсэн. Окей. За ийм л байна. Тэгээ USD-ийн хувьд бол өчтөр бол нэг buy арилжаа энэ доороос нэг гарч ирсэн. За гэхдээ энийг бол би ерөөсөө арилжаагүй байгаа. За өнөөдрийн хувьд бол ямар ч үсэн энэ доороос buy дэж болох юм байна. Эндээс sell дэж болох юм байна гэсэн хоёр сонголттой юм хөлөө харж байна. За тэгээд удахгүй арилжаараа уулзцгаая.